Зүүн цэцэрлэг барьж байж бүх хүүхдэд одоо цэцэрлэгт хамруулах боломжтой гэж тооцдог. Өнөөдрийн нөхцөл байдалд ойрын хугацаанд хэдэн зуугаар нь цэцэрлэг барих чадамжуулан төсөв хөрөнгө хангалтгүй байгаа нь нэгэн тодорхой болсон. Тэгвэл үүнийг шийдэх зөв хувилбар боломжтой дарга бий эсхийг бид тодрууллаа. Манай сурвалжлах хэсэг сүүлийн жилүүдэд ашиглалтанд орсон хэд хэдэн цогцлбор хороолол хотхноор орсон. Гэвч тэдний ганцд нь ч зориултын цэцэрлэгийн барилга байсангүй. Хэдэн мянган айл амьдарч байгаа орон сууцны дунд цэцэрлэгийн зориулттай ганц ч байшин барьдаггүй тогтолцоо манад бүрдээ дуудаж байна. Уг нь хорооллынхаа дунд цэцэрлэг сургуультай байх ёстой гэж ярьдагч амьдралд төдийлөн биелэлээ олдоггүйг иргэд хэлж байна. Нэг цэцэрлэг байхгүй. Одоо эргэн тойрноор яваад хайдаа байхгүй. Цогцлбор гэж барьж байгаа тохиолдолд бол заавал сургууль цэцэрлэг гэдэг нэн төрөнд байх шаардлагатай асуудал. Цэцэрлэг сургуультай бүгдийг шийдэж явах хэрэгтэй. Энэ орчны нэг дундаа бүгдийн цэцэрлэг сургууль байхгүй байхгүй. Тэгээ хуучин хорооллууд нь бол цэцэрлэг сургууль бүх юм л байдаг. Одоо шинээр барьж байгаа хорооллууд ерөөсөө тийм байхгүй баг шүү дээ. Тэгвэл 2017 оноос эхлэн нэгдүгээр давхартаа цэцэрлэг төсөллөөгүй барилгын зургийг яамнаас зөвшөөрөл олгохооргүй болж байгаа юм байна. Мөн нэгэнт ашиглалтанд орчихсон байгаа ч цэцэрлэггүй байгаа хорооллуудын нэг давхрыг цэцэрлэг хэлбэрээр шийдэхийг барилгын компаниудад үүрэг болгохоор төлөвлөжээ. Авторын төвшөнд нь зураг төсөв зохиож байгаа хүрээнд нь бол шинээр баригдсан бүх орон сууц баригдах орон сууцны нэг давхрыг заавал цэцэрлэгийн зориултаар зураг төсөлтөнд тусгадаг байх. Одоо ашиглалтанд орох орон сууцны тодорхой барилгууд дээр бол бид нар ийм бодлогыг нэг давхрын зураг төсөлт нь бол өөрчлөлт оруулж улсын комисс хүлээж авах. Орон сууцны хороололд зориултын цэцэрлэг байхгүйгээс нэг давхрын байруудыг цэцэрлэг хэлбэрээр шинчилж хувийн цэцэрлэгүүд ажиллаж байгаа тохиолдол цөөнгүй. Гэхдээ тэдний үн ханш 250 мянгаас дээш хэмжигддэг тул эцэг эхчүүдийн хувьд хүнд дарамт болдгоо. Тиймээс хэдэн өдрөөр улсын цэцэрлэгийн суглаанд дугаарлаж азгүй нэг нь хүүхдээ хөтлөд буцдаг. Тэгвэл орон сууцны нэг давхар чийдэх цэцэрлэгүүдэд тодорхой хэмжээний зардлыг нь төрөөс дааж боломжийн үн ханштай байх зохицуултыг ч хийхээр төлөвлөж байна. Улсын цэцэрлэг бол төсвөөс мөнгө аваад ийм нэг хүүхдэд онгорч байгаа зардал юм байна. Хувийн хөрөнгө оруулалтаар бол мэдээж арай илүү одоо соёлтой, арай илүү орчинд илүү байж чадж байгаа бол одоо үнийн жишгийг нь олгохтойгоод тэгээд төрөөс дэмжлэг үзүүлж байгаагийн хувьд бол тарифын эдийн засгийн бол бас дэмжлэг хяналтуудыг бий болгож болно. Зөвхөн энэ хичээлийн жил нийслэл хотод 2 нас хүрсэн цэцэрлэгт орох 19 мянган хүүхэд байна гэсэн судалгаа бий. Тэгвэл тэдний дөнгөж 50%-ийг л улсын цэцэрлэгт хамруулах боломжтой. Тэгвэл тойргийн гадна хүүхдүүдийг үлдээхгүй байх бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах тэр боломжийг засгийн газар хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг судлаж байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол ашиглалтанд орж байгаа барилга бүр доороо цэцэрлэгтэй байхаар болж байгаа юм байна. Нийслэлийн чиглэлтэй